За жоон суулгах. За өнөөдөр бүгдээр хамтдаа хуучин гэрээний Соломоны дуу ном руу бүгдээр очих болно. За бид нар өглөөний залбирал дээр бид нар Соломоны дуун хэмээх энэ номыг уншиж явж байгаа. Тэгээ өнөөдөр болохоор өнгөрсөн 7 хоногийн хувьд одоо хуваалцаад дууссан бид нар 5 дугаар бүлгийг ерөөхдөө уншаад дууссан байна. За тэгээ өнөөдөр бүгдээр Соломоны дуун номын 6 дугаар бүлэг рүү бүгдээр очицгоё. Тэгээ би таныг энэ дээр слайдн дээр гарахгүй учраас би таныг Библийг нээгээд тэгээ хамтдаа хараасай гэж бас хүсэж байна. За өнөөдөр 6 дугаар бүлгийн 1-р ишлээс бүгдээ 3 дугаар ишлийг хамтдаа харах болно. Соломоны дуу номын хуудас 768 дугаар хуудас. Тэгээд 6 дугаар бүлэг 1-ээс 3 дугаар ишлэл байна. За бүгдээ хамт уншъя. Энэ өглөө дууга чангаар 3 Амен. Амен. Соломоны дуу ном маань бидэнд жинхэнэ хайрын гол зан чанар болох хүсэх, тэмүүлэх гэдэг энэ зүйлийн тухай бидэнд зааж өгдөг. Соломоны дуу номыг харах юм бол болзаад залуу сүт бүсгүй хоёр ялангуяа Соломоны дуу ном маань бүсгүйн талаас илүү дуулсан байдаг. Эмэгтэй талаас. Нэг талаас эрэгтэй эмэгтэй хоёр хүний чин сэтгэлийн хайрын тухай өгүүлж байгаа боловч нөгөө талаас биднийг дуудаж өн эртнээс дэлхийн суурьаас өмнө сонгож авсан бидний аврагч эзэн Бурханы хайр хийгээд тиймэр сонгогдсон хүмүүс хоёрын хоорондын чин сэтгэлийн хайрын харилцааг илэрхийлсэн ийм дуулал байна. Тэгэхээр өнөөдрийн энэ дуулалыг харах юм бол бүсгүйчүүлийн дундаас бүр сайхан минь. Янагч нь хаашаа одоо вэ? Ямар замаар ороо вэ? Явж хамтдаа ирхүүдээ хэмээн найзуудынхан дуулал гарч ирж байгаа. Өөрөлдөл Соломоны дуул ном дээр 3 төрх гарч ирдэг. Болзаат залуу, сүт бүсгүй, тэгээд эмэгтэй найзууд. За. Тэгэхээр одоо энэ дуулал болохоор яг хэсэг дээр юу гэж эхэлж байгаа гэхээр түүний бүсгүй найзууд бүсгүйд хандан нэг зүйлийг санал болгож байгаа зүйлийн тухай бид нар харж байна. Энэ нь юу хэлж байгаа юм бэ гэхээр болзоод залууч хаана байгаа юм? Хайрт чинь хаана байгаа юм? Хэдүүлээ явж түүнийг ирэх юм шүү. Бидний хувьд олж харахгүй байна. Тийм учраас явж хай гэсэн энэ зүйлийг санал болгож байгаа. За яг бодит мэдээж энэ дуулал дээр яг утга нь ийм байгаа. Гэхдээ энэ сүнслэг зүйлийн хувьд ямар зүйл вэ? Цаашаа харах юм бол харин 2 дугаар ишлэлээр бүсгүй одоо эргүүлэн өчөж байгаа хэсэг гарч ирнэ. Бүсгүй юу гэж ütсэн бэ гэхээр үнэн хайр минь цэцэрлэг рүүгээ өнөр цэцэгсийн мандал руугаа цэцэрлэгт сүргээ бэлчээрлүүлж цэцгэс сарааныг түүхээр орсон гэсэн. Тэгэхээр бүсгүй болохоор өөрийнхөө болзаат залууг хайртай тэр нэгнийг хаана байгааг баттай сайн мэдэж байгаа байхгүй. Харин түүний найзууд болохоор яасан бэ? Байхгүй юм шүү. Явцсан юм шүү. Хаана байгаа юм гэж байгаа тийм. За мэдээж энэ бол яг гэр бүл болохоос өмнөх хайр дурлалын одоо юу гэдэг эрэгтэй эмэгтэй хоёр
гэр бүл болохоос өмнөх үйл явдлуудыг айгүй их дүрсэлсэн ийм зүйл бий. Тэгэхээр бүсгүй нэг талаас өөрийнхөө залууг үнэхээр хүсэмжилж байгаа. Үнэхээр хүсэмжилж байгаа. Хайр гэдэг бол ер нь хүсэл байхгүй. Эрэлхийлэл байхгүй. Тэрнээс биш хайр гэдэг бол хэсэг оволцож байгаа л тийм ээ. Тэгэл одоо жоохон асуудал ирээл, жоохон нас яваал, жоохон одоо юу гэдгийг тий өнгө зүс алдаал ирэхээр ингээл түүнийгээ дагаал ингээл ингэдэг зүйл ерөөсөө биш баг. Хайр гэдэг бол үргэлж яг хүсэж, хайж, эрэлхийлж, тэмүүлж ингэж байдаг зүйл. Харин бидний хайр болохоор яадаг вэ гэхээр насаа дагаад амар яадаг. Нэг хэсэг ингээл нэг амар оволцдог байхгүй. Далайн шуурах шиг. Японы одоо юу ч үгүй цунами шиг ингээл. Тэгээ яасан мэдэхгүй байгаа мó байхгүй мó гэмээр бүр намжин бараг шалбааг болцсон явчихдаг баг. Харин үнэхээр хайр бол үнэн хайр бол хайрын хамгийн чухал зан чанарыг биелэлтэй үргэлж, эрэлхийлж, хүсэж, тэмүүлж байдаг гэдгийг энд хэлж байгаа зүйл. Тэгээ магадгүй та нар маань зөв ойлгох хэрэгтэй. Эмээ өвөө хоёр л ингээл тэгэл махан биеэр ингээл хай нэгийг өсөд байгаа гэсэн утга ерөөсөө биш шүү дээ. Ингэдэг гэсэн зүйл биш. Тэгэл явахаар эмээ өвөө хоёр гудамжинд үнсэлцэн зогсож идэг. Ийм ойлголтын тухай ерөөсөө яриаггүй гэдэг зөв ойлгох хэрэгтэй. Харин улам илүү нэгдэх тусам, улам илүү яг цаг хугацаа өнгөрөх тусам улам адилхан болох тусам яг өөртөөгөө ярьж байгаа юм шиг. Яг өөртөө өөртөө хэлж байгаа юм шиг, өөрөө юм шиг болтлоо улам илүү адилхан болж идэг зүйл. Тэгээд тэгэх тусмаа нэгнээс холдох дургүй болж, холдох тусам улам илүү санаж, улам илүү эрэлхийлж. Тэгээд яг юу болж байгааг маш тодорхой мэдэж байдаг. Ийм хайр байх хэвээр. Ер нь бол андчгүй байдаг. Настай хүмүүс ингэдэг шүү дээ. Жохон холдоол яхаараа. За одоо нөгөөд чи яг ингэж байгаа тэгж байгаа гэхээр нөгөөд нь яг тэгж идэг байхгүй. Настай хүмүүс ер нь бол нэгийг бүр илүү сайн мэддэг. Өвгөн эмгэн болох тусам нэгийг бараг цагт юу бодож байгаа, юу хийж байгаа, яаж мангарч байгаа, яаж бодилж байгааг нь бүр илүү сайн мэддэг баг. Энд чинь хайр байхгүй. Тэгэх тусмаа тэрийг нөхөх гэж яадаг. Санаа зовж, хайж, хөөцөлдөөж, тэгээд анхаарал тавьж ингэж байдаг. Тэгээд уулзахаараа баярлаж байдаг. Энэ бол хайр байхгүй. Тэгээд бидэнд Бурхан Соломоны дуулалаар дамжуулаад энэ Бурханы бидэнд өгсөн хайрын мөн чанарын тухай дахин сануулж бидний зүрхэнд энэ хайр улам илүү байгаасаа гэдгийг хүсэж өнөөдөр ч гэсэн энэ үгээ хэлж байгаа юм. За тэгвэл илүү өнөөдрийнхөө зүйлөөр харах юм бол бүсгүйг найзууд түүнийг яасан. Бүсгүйг ятгсан байна. Найз чи хаана байгаа юм бэ? Арай бултсан юм шүү дээ. За өнөөдөр залуучуудаар болоод тий. Яац? Хай явж олон хэдүүлээ. Харин хайр гэдэг бол юу вэ? Хайртайгаа хаана байгааг яадаг зүйл бэ? Мэдэж байдаг зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл яг тэнд байгаа гэдэг зүйлийн тухай энд ярихаас илүүгээр миний хайрт юу хийж байгаа, хаана байж чаддгүй, хэн бэ гэдгийг аль хэдийнэ зүрхэндээ итгэж байдаг гэсэн энэ зүйл юм. Хайр бол итгэл байхгүй. Бүсгүй өөрийнхөө хайртыг хаана байгааг маш юу хийж байгааг бүр маш тодорхой мэдсэн. Мэдээж түүний болзоот залуу түүнд би одоо ингээд тэгээ чи битгий ингээд хонос битгий уцтаа дагаараа ингээд дагаараа гэж хэлсэн биш. Харин өөрийнхөө хайртыг хэн гэдгийг мэдэж байгаа учраас тэр юу хийдэг гэдгийг мэдэж байгаа учраас тэр өөрийнхөө байх газараа баттай байж байгаа гэдгийг мэдэж итгэж байгаа учраас өөрийнхөө найз бүсгүйчүүдэд хандан миний хайрт хаана байгааг би мэднэ гэдэг энэ тунхагийг өөрийнхөө найзуудад дуулж, илчилж хэлж байгаа зүйл юм. Та хүнийхөө хувьд таны хайртай хүн хаана байдаг? Ер нь байх газараа байж чаддгүй гэдэгт та итгэдэг үү? За одоо нөгөөдөг ч алга болцсон.
Гэр бүлд ийм зүйл маш олон байдаг. Заалга болцсон. Хайц. Одоо айгуул нөгөө чи яг л тэгж. Бас муу талаас нь бас мэдээд байгаа юм а тийм. Гэхдээ хайр гэдэг бол итгэл байхгүй. Хайр гэдэг мэдээж санаа зовнил инээж төр зүйл байдаг. Мэдээж аав ээжүүд үр хүүхдээ санаа зовдөг. Тэг одоо яач вэ чи вэ? Мэдээж ээжүүд ялангуяа аавууд ялангуяа үр хүүхдээ оройтох үед нь тэг хонууд өнжүүдээр явах үед нь санаа зовнил мэдээж зүйл байгаа. Тэгвэл тэр санаа зовнил нь янз бүрийн юу вэ? Осол аваар буруу зүйл, инээ тэрэ зүйлд өртөгчгүй гэдэг л санаа зовнил болохоос биш өөрийнх нь хүүхэд нь банк дээрэмдээд тэг бензин колог ухаад тэг хүн зодоод тэг эсвэл юу гэдгийг ямар нэгэн буруу зүйл хийгээд явж байгаа хизээч боддоггүй. Яагаад? Яагаад гэвэл хайр гэдэг итгэж байдаг байхгүй. Энд байгаа аав ээжүүдээс асуу. Тийм биз дээ. Та өөрийнхөө үр хүүхдийг ямар нэгэн тэг осол аваарт буруу зүйл хүмүүсийн юунд битгий ингэчээсэ гэдэг санаа зовнил байдаг болохоос биш цаач одоо банк ухаж байгаа. Одоо л хүн зодсон явж байгаа. Тэгээ айгуул цаач одоо ингээл завхаараад явж байгаа гэж хизээч боддоггүй байхгүй. Яагаад гэвэл та өөрийнхөө хүүхдэд хайртай учраас таны хайр хүүхдэд итгэдэг байхгүй. Миний хүү хизээч, миний охин хизээч ийм зүйл хийхгүй гэдэг итгэл найдвар байдаг байхгүй. Харин тийм учраас та хүүхдийн төлөө илүү санаа зовнил. Илүү явъя. Тэ харин буруу зүйл янз бүрийн осол аваа буруу ийм нөлөөнд санаандгүй зүйлээс болж өвдчихвээ, зовчихвээ ийм санаа зовнил байдаг баг. Энэ бол хайр байхгүй. Тийм учраас бүсгүй юу гэж дуулсан бэ? Үнэн хайр минь цэцэрлэглүүгээ. Өнөрт цэцгсийн мандал руугаа цэцэрлэгт сүргээ бэлчээрлүүлж цэцгэс сарааныг түүхээр яасан гэсэн бэ? Орсон гэсэн. Тэгэхээр залуу маань юу хийхээр явсан гэж вэ? Үнэндээ бол Соломон цэцэг түүхээр явсан юм биш л дээ. Яг боддороо бол. Соломон өөрийнхөө ажил төрлийг ордны тийм ээ хааны энэ зүйлээ хийгээд байж байгаа. Гэхдээ бүсгүй болохоор түүнд итгэж байгаа учраас түүнийг нэг зүйл хийж байгаа гэдэг энэ бат итгэлийг өөрийнхөө зүрх сэтгэлд тээсэн бэ. Бүсгүйчүүлийн хэлж байгаа найзуудын хэлж байгаа санаа чиний найз чинь асуудалтай юм биш үү? Хайчсан юм бэ? Яагаад хамт байхгүй юм бэ? Хайж олох юм биш үү? Хайж олно гэдэг нь юу гэсэн үг? Та ойлгож байна уу? Тэ? Эргэлзээтэй гэсэн утга байхгүй. Эргэлзээтэй гэсэн утга байхгүй. Харин бүсгүй болохоор юу гэж хэлсэн? Цэцэрлэгт тэр хүрээлэн лөө. Уртлын цэцэрлэг түрээлэн биш шүү. Тэр гоё цэцгсийн мандал байдаг газар руу явж орсон. Яах гэж, түүх гэж. Яг хэн зориулж түүх гэж. Соломон амар цэцгэн дуртаа ирвэхэ шиг очисон тэнд цэцэг түүгээ явж гин гэж юу? Үгүй. Яах гэж түүж байгаа юм? Бүсгүйдээ зориулж яах гэж? Өгөхийн тулд түүж байгаа. Өөрөөр хэлбэл түүнд зориулж түүний төлөө түүний хайр нь хамгийн нандин хамгийн сайн зүйлийг хийж байгаа гэдэг итгэл түүний зүрх сэтгэл дотор байсан учраас тэрээр найзуудаа энэ дууг дуулсан бэ. Танд хайртай хүмүүс бий юу? Та хайртай хүмүүстэй итгэдэг үү? Та хайртай хүндээ итгэдэг үү? Хайр гэдэг бол итгэл юм ба. Хайр гэдэг бол сэтгэл хөдлөл биш. Хайр гэдэг харанхуй дундч хайртайгаа гэрэл дотор зогсож байгаа гэдэг итгэл найдварыг тээж байдаг баг. Хайр бол итгэлийг, гэрлийг, үнэнийг зүрхэндээ тээж байдаг. Ийм зүйл юм. Хэрвээ та хайрыг үнэхээр зүрх сэтгэлдээ тээж, таны хайр итгэлээр дүүрэн байх юм бол Библи хэлсэнчлэн итгэсэнчлэн болгоо
эзний үг биелэгдэнэ. Амен. Таны итгэсэнчлэн таны хайр биелэгдэх бол. Хэрвээ та ер нь нөхрийгөө дандаа л хүүхнүүдтэй байж гэнэ гэж итгэж байгаа бол түүний зүрх сэтгэл таны итгэж байгаачлан болчих үедээ. Хэрвээ таны хайр үнэхээр таны төлөө, таны гэр бүлийн төлөө хичээж, зүтгэж, хөдөлмөрлөж, алхаж байна гэж итгэж байгаа бол таны гэр бүл хичээл зүтгэлийн үр дүн болсон хоол хүнс, элбэг дэлбэг, халуун дулаан уур амьсгалаар ч гэсэн бас яг дүүрэх бол. Хайр бол итгэл баг. Харанхуй юм шиг нөхцөл дунд ч гэсэн хайр гэрлийг олж харж тунхаглаж байдаг баг. Амен. Амен. Би их нэртэйгээ суугаад удаагүй байхдаа суухаасаас өмнө хэлжсэн зүйл байд. Одоо ч гэсэн хэлдэг. Хагас өдөр манай ихтер над тэр ярьсан баг. Тэгээ ярьж байгаа нэг гэж жоох явуул. Чи бас хартай мартай гэл нэг жоох худал ингээд яагаас тэ тоглоо нэг тийм зүйлийн тухай ярьсан. Гэхдээ яг үндэ битэр нэгийг нэг тэгтлээ хардаад байдгүй л те. Ингээл байн юмд хардаад яг тоглож моглохоор хордлоо хардаал мардаал гэл. Тэгэхээр манай ихтер чи хардуул хайгуу дуртай те гэж тэгдэг баг. Тэгтээ яг үнэндээ бидний амьдралд ямар нэгэн хин нэгнээс болж хардаж тэгээд хардснаасаа болж тэг сэтгэл дундуур болж урамгүй болж ингэсэн зүйл яг үнэндээ нэгч байдаг. Тэг би гайхдаг байхгүй. Тэг ингээл нэг мундаг одоо амар өргөн хайр мээртэй хүн бол би биш. Над чиг юм жижигхэн зүрх сэтгэлтэй пасторуудын дотроос хахир хатун хаа байна. Би анх пастор болтоор бодож ирсэн. За наад чиг ийм давчуу хатуу ер нь бодол санаатай ийм цэрэг маягийн стилтэй хүн бол ер нь пастор болохгүй гэж боддог. Би өөрийгөө ер нь бол хайр их баг хүн гэж боддог байхгүй. Гэсэн мөртлөө би хизээч их нэрийг нэг ч удаа хардаж үзэв. Честэ тэрнтэй юу хийжсэн, яаж хийсэн. Тэгэхээр манай ихтер яасан гэлч айгу дотн мотн айгу ойр мойрхон байгаа юм биш үү гэл тэгмүүд манай ихтер юу харин чиг хол юм шигс харагдтуулаад байгаа зүтэй гэл хошин шагдар гардаг шиг яг тийм зүйл нэг ч удаа болж байгаа. Гэхдээ энэ нь яг юу юм бэ гэхээр бид ихнэрт дээр хамгийн сүүлд тоглож яг юм ярьсан дараа ер нь мэдээж би хизээж санаатаагаар төлөвлөж ямар нэгэн тий өөрийн хүслийг гүйцэлдүүлэе гэдэг буруу зүйлд автагдахгүй. Гэтэ яг үнэндээ бол анх битээр ярихдаа тий би чамайг эсвэл чи намайг хуурж байгаа зүйл биш. Бит хоёр яг үнэндээ бурхны эсрэг л тэрсэлж байгаа зүйл юм аа. Бит хоёр бурхны бидэнд өгсөн хайрыг шууд гутааж доромжилж байгаа зүйл. Бит хоёр тэрийгээ битээр эргээд ярьсан. Тийм ээ. Яг үнэндээ чи тэр нэг нэгнийхээ эсрэг хийж байгаа зүйл биш. Яг нэг нэгнийхээ эсрэг бол хүмүүс нэг нэгэ уучлал өнгөрдөг. Гэхдээ хийх гэж байгаа зүйл маань бидний хийх гэж байгаа буруу хийх гэж байгаа зүйл маань яг үнэндээ бурхны эсрэг байдаг. Тийм учраас бид хизээч энэ зүйлийг боддогчгүй, хий гэж төлөвлөдөгчгүй. Тийм учраас бидний манай гэр бүлд хардалт гэдэг зүйл ерөөсөө байдаг. Яг бол бурхны хайр биднийг ингэж алавддаг учраас. Хайр гэдэг бол өөрөө итгэл байхгүй. Бид хоёр нэг нэгэндээ биш. Бидний эзэн Есүс Христэд итгэдэг учраас бидний хайр итгэл найдвараа тээсэр байгаа байхгүй. Хэрэв бид нэг нэгэндээ л зөвхөн нэг нэгэндээ итгэдэг байсан бол тэр нөхцөл байдал, цаг хугацаа, орон зай, онцлогоос болоод шууд унах байхгүй. Гомдох байхгүй. Цөхөрч, магадгүй хардаж, эсвэл сэтгэл дундуур болох хэрэгтэй байхгүй. Харин бурхны хайр бит хоёрт итгэл өгдөг учраас энэ хайр донд ийм асуудал байдаг юм. Бидний эзэн Есүс Христийн хайр бидний зүрхэнд байх үед бидний хайр сэтгэл хүртэл сахилга баттай, эмх цэгцтэй, зөв бөгөөд зохистой байран дотроос гисэн зогсож чаддаг юм. Ийм учраас бүсгүй өөрийнхөө болцоод залуу хайртай хүнийг хаан зогсоод юу хийж байгаа гэдгийг баттай мэдэж найзуудтай тунхагласан байна. Үгүй миний хайрт бол юу вэ? Тэр цэцгсийн мандал руу явж
Юуны төлөө? Миний төлөө. Намайг баярлуулахын төлөө. Миний гэр бүлийн төлөө. Өөр хүүхдийнхээ төлөө. Магадгүй тэ энэ бүхэл зүйлсийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж, төвчээр дотор, нөр хичээл зүтгэл дотор зогсож байгаа гэж итгэж байгаа юм. Хэрвээ хайр итгэл биш байсан бол хизээч ингэж хэлж чадахгүй байх байсан юм. Тэгвэл бидний Бурхны хайрладаг хайр маань ямар зүйл вэ? Энэ бол бүсгүй. Бүсгүй гэдэг бол чуулганыг өгүүлж байгаа зүйл. Тэгвэл бүгдээрээ бодъё л доо. Бид Бурханд хэр итгэдэг вэ? Бурхан танд хайртай юу? Хүмүүс Бурхан ч хаана байгаа юм бэ? Бурхан ч хаана байгаа ингэж асуудаг танаас. Танаа Бурхан хаана байгаа? Манайхууд энэ байна гэл тэ. Айгу бэлэн Бурхантай саад идэж. Бурхан ч хаана байгаа юм? Зөв худлаа гэж баахан итгэж чад үгснээ дараа очисон чинь холигдуулсан байх вэ гэл тэ. Харин таны итгэж байгаа Бурхан хаана байгааг та мэдж байгаа. Тэр юу хийж байгааг та мэдж байгаа. Үнэхээр та бусдад миний Бурхан бол ингэж байгаа мө гэж хэлж чадах тэр итгэл таны дотор байгаа юу? Амен. Хэрэв байгаа бол таны хайр жинхэнэ итгэлийн хайр байна. Үнэн дээр би Паул элчи хэлсэнчлэн бусдад өөрийнхөө итгэлийн тухай тунхаглаж хэлж гэрчлэхэд миний хайр бэлэн байна. Үргэлж миний хайр үнэхээр би ядмагхан байсан ч, өвчтэй байсан ч, цөхрөл дотор байсан ч, гонигтэй байсан ч миний хайр, миний Бурхан ийм юмаа гэж хэлж чадах тэр итгэл таны дотор байгаа юу? Энэ хамгийн чухал зүйл юм. Харагдахгүй байсан ч, таны амьдралд ямар ч өөрчлөлт ирэхгүй байсан ч, өнөөдөр хайртай хүн чинь юу ч өгөхгүй байсан ч та хайртай хүндээ итгэдэг шиг, Бурхан таны амьдралд юу ч хийгээгүй юм шиг ийм нөхцөл байсан ч та өөрийнхөө Бурханы талд зогсоход таны хайр бэлэн үү? 3 дугаар ишлэлдэр хайрт минь минийх, харин би түүнийх, сараануудын дундуур сүргээ тэр бэлчээнэм гэсэн бэ. Хайрт нь хэнийх гэсэн бэ? Минийх, харин би түүнийх. Бидний эзэн Есүс Христ нэгэн удаа яг ийм үгийг хэлсэн байдаг. Та нар миний дотор, би та нарын дотор гэж хэлсэн байдаг. Та нар миний дотор, би та нарын дотор. Үүнийг юу гэж хэлдэг вэ гэхээр өдрөөс өдөрт Христтэй адил дүр төрхтэй болох гэж хэлдэг баг. Яг эхнэр нөхөр хоёр насыг илээх тусам адилхан болдог гэдэгтэй адилхан. Бид Христийг дагах тусмаа түүнтэй адилхан болт юм. Тэгээ царай зүс мань адилхан биш шүү. Есүс над чиг ийм царайтай биш л дээ. Ийм сонин царайтай юм байна гэж юу ах вэ? Харин Есүсийн бүхий л зан чанар, түүний яг хандлага, түүний дүр төрх нь надаар илэрхийлэгдэх ёстой зүйл байна. Харин бүсгүй ингэж хэлсэн. Хайрт минь минийх, харин би түүнийх. Би Есүс Христийнх. Есүс Христ миний аврагч. Энэ бол бидний тунхаг юм. Амен. Би таныг энэ өдрийн туршид нэг зүйлийг өнөөдөр тунхаглаасаа гэж хүсэж байна. Танд асуудал байгаа юу? Өнөөдөр та асуудлууд тулгарна. Та гарцаагүй нөхцлүүдтэй тулгарна. Магадгүй та айдсуудтай тулгарна. Магадгүй бузар муу сүнсний зүйлүүдтэй тулгарна. Өчтөр надаас нэг хүн асууж ирсэн. Чөтгөрийг хөөхтөө заавал Назарын Есүсийн нэрээр гэж хөөх юм уу? Эсвэл юу гэж хөөд юм бэ гэсэн. Та Назарын Есүсийн нэрээр гэж хэлнэ үү? Эсвэл Есүсийн нэрээр гэж хэлнэ үү? Энүүнд гол нь биш. Харин гол нь таны дотор би түүнийх, тэр минийх. Би Есүс Христийнх гэдэг энэ итгэл хайр байгаа юу? Энэ л чухал байхгүй. Та итгэж байна уу? Таныг зайл гэж хэлээгүй байсан ч таны дотор би Есүс Христийнх, Есүс Христ миний Бурхан гэдэг ийм итгэл таны дотор байгаа бол
ийм тунхаг үнэхээр байгаа бол богц итгэр таныг тоохгүй. Өөрөөр хэлбэл тань руу хандлагахгүй. Та түүнтэй зуралдаал, зайл, Есүсийн нэрээр зайл. Мянга Есүсийн нэрийг дуудаа зайл, майл, үгүй мүгүй гэсэн ч яг үнэндээ энд юу ч байхгүй бол үнэхээр би Есүс миний эзэн гэдэг энэ итгэл байхгүй бол яг тахилчийн хүүхдүүд шиг шалдан нүцгэн чөтгөрд хөөгдөд зүхтах болно ш. Энэ өдрийн туршид таны зүрхэнд ийм л зүйл байгаасаа гэж уриалмаар. Би Есүс Христийнх. Би Есүс Христийнх. Би Есүс Христэд итгэдэг. Тэр миний бурхан, миний аврагч, миний цайз, миний бэхлэл, миний хүч чадал, эр зориг, миний баяр хөөр гэж хэлэх энэ л итгэл тунхаг байх юм бол богц итгэр асуудал бэрхшээл энэ юу ч биш юм. Өвдөлт ч юу ч биш. Айдас үхэлч юу ч биш. Яагаад бол би Есүс Христийнх. Амен. Би Есүс Христ. Энэ гоё байгаа ч тийм. Би Есүс Христийнх. Есүс миний хүч чадал, миний баяр хөөр, миний бурхан. Есүс миний бурхан. Энэ эр зориг байхгүй. Энэ баяр хөөр байхгүй. Энэ дэлхий дээр үүнээс илүү үнц нь хаана байгаа юм бэ? Мөнгө минийх гэхэд таны зүрх сэтгэл хөдлөн гэж юу? Үгүй ээ. Харин Есүс миний эзэн гэж хэлэхэд бидний зүрх сэтгэл шатдаг байхгүй. Тэр үед өвдөлт, өвчин хүртэл үгүй болдог байхгүй. Асуудал, бэрхшээлүүд алга болоогүй ч би тэднийг ялах эр зориг надад төрдөг байхгүй. Энэ өдрийн туршид Есүс миний эзэн гэж хэлэх, би түүнийх гэж хэлэх энэ хайр таны дотор дүүрэн байгаасай гэж эзний нэрээр уриалмаар байна. Бүгдээрээ хамтдаа босъё. Энэ цаг мөчид